Hi guys, Минжээ байна. Би Парист ирсэн байна. Гадаа гоё нартай найзын даа байна. Тэгээд баяртай харагдаж магадгүй гэхдээ би амар гүндэгтэй байна. Уул нь би Парис ажлын шалтгаанаар ирсэн. Гэхдээ тэр нь last minute одоо cancelсан, болиулсан. Тэгээд яагаад болиулсныг бол мэдэхгүй. Зүгээр ингээд манай агентлагийн болохоо болчлоо гэд надруу мэйл явуулсан. Тэгээд би ингээд ирсэн биш те. Тэгээд ингэсэн. Тэгээд яг хөө би нэг гаднаа тэгэж тэр сэтгэл хөдлөлөө үзүүлдэггүй. Тэгээд минь ч миний л асуудал те. Тэгээд хүн төгөлдөрч гисэн цуцалчлаа гэж би нэг уйлж унжаагүй. Гэхдээ нэг иймэрхүү юм одоо энэ модель хүмүүсийн юм дотор бол байдаг. Урд нь надад нэг удаа тохиолдчихсэн. Гэхдээ тэр үе чинь би оюутан байсан, Парист байдаг байсан. Янз бүрийн наашаа ийшээ явах шаардлага байхгүй байсан. Тэгээд энэ удаад тэгсэн чинь уул нь сарын өмнө бүгэлсэн байсан ажлаас ахгүй юу. Тэгээд гинт ингээд яг тэр хоногийнх нь өмнө ингээд над руу цуцалсан гэж хэлэхээр бүр надад амар сонирн байсан. Тэгээд жоохон эргээр бодох гэж бодоод за тэг ингээд зураг авалтан тэр өдрөө болохоо болцсон байлгүй дээ. Эсвэл тэг ямар нэгэн болцсон байлгүй дээ гэж бодсон ч гэсэн иймэрхүү зүйлүүд маш олон хугацааны өмнө төлөвлөгдсөн байдаг болохоор гинтийн ийм болцлоо гэдэг юм байдаггүй гэж би боддог. Тэгээд өнөөдөр яах вэ гэхлээр жоохон өөрийгөө сэргээгээд хэдүүлээ Парисаар гоё алхахыг. Өнөөдөр гоё нартай өдөр байна. Тийм болохоор хэдүүлээ гарцгаая. Би хууч ажилладаг байсан кофе шоп дүүрээд ирлээ. Тэгээд эдний гаргадаг матча зармыг тэгээд жуус юм уух гэж байна. Одоо би энэ зармыг идэж байгаа. Тэгээд нэг юм хөөрхөн газар нь уул нь бол за миний зармыг ирчлээ. Тэгээд жуус бас ирчлээ. Тэгээд энэ нь болохоор юм гоё матча тапиокатай зармаг. I'm so happy. Ingara. Ийм гоё могоо. Могоо харагдаад ах юм. Би одоо найзаагаа хүлээнгээ танад авир инээдтэй юм ярьж өгье. Үнэн юм уугүй мэдгүй. Гэхдээ TikTok дээр тэгээ бас маа найзууд удахгүй энэ Сен мөрөн дотор Макрон сэлнэ гэсэн. Одоо Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энд нээлтийн өдөржүүлэн нээлтээс өмнө энэ мөрөн дотор сэлнэ гэсэн. Гэхдээ харж л бай. Яагаад л одоо сар хүрэхгүй хугацаад нээлт болох чинь. Тэгээд энэ цэвэрхэн болох нь уу, хүн сэлж болохоор хэмжээнд хүрэх нь үү мэдгүй л байна.
tattooed by the arm. Still bring the За би юм коллагентэй уух юм гаргадаг кофе шоп түрээд ирсэн байна. Тэгээд коллагентэй латте эсвэл смури гаргадаг. Тэгээд сая би энэ улаан маскнд суусан гэх юм уу. Тэгээд нүдэнд ийм нөгөө нэг нүд хамгаалдаг юм үүд юм байна. Тэгээд жоох юм зураастай болчлоо. Концепт нь бол амар таалагдчих. Яг л энгийн кофе шопоос илүү ийм сэтгэхэд кофе шопны гэдэг бол айгуу сонирхолтой. Зөндөө хүмүүс ирдэг юм байна. Би юу авсан бэ гэхлээр смури авсан. Жимсний тэгээд шоколадны амттай байсан. Жоох үнэтэй санагдсан. Гэхдээ яг бол латте нь 8 евроос эхлээд тэгээд смури нь болохоор 11 евроноос эхэлж байсан. Тэгээд ийм масктай суухын тулд бас төлбөр төлдөг. Тэгээд тэр нь 25 евро. Одоо нэг уух юмтай чинь нийлээд 25 евро гэсэн үг. Тэгээд жоох үнэтэй ч гэсэн яг нэг удаа ингээд үзэхэд бол гоё юм байна. Найз охтуудаараа ирээд суувал бас айгүй гоё санагдлаа. За өнөөдөр бол 5 сарын 1. Тэгээ 5 сарын 1 Францад ер нь юуны өдөр вэ гэхээр ажилчдын баярын өдөр. Ер нь дэлхийд ажилчдын баярын өдөр гээ 5 сарын 1-нд болдог байх те. Би сайн мэдэхгүй байна. Тэгтээ ямар ч сан Шведд бас өнөөдөр 5 сарын 1 ингээд ажилчдын баярын өдөр юм байлээ. Тэгээд хүмүүс амар их байна, жуулчд амар их байна. Ядаж гадаа айгу гоё байх амар нартай биш. Эсвэл айгу гоё дулаахан. Тэмүүр ингээд сороочгийн цамцтай явж гин. Тэгээ энэ хавар ер нь гадуур тэгэл хүмүүс гэр бүлтэйгээ гоё байна. Тэгээд энэ өдөр ер нь бүх зүйл хаалттай. Одоо дэлгүүр оршоонууд бүгдээрээ хаалттай. Гэхдээ янз бүрийн нөгөө хоолны газар, үйлчлэгээний газрууд бол хаахгүй. Тэгвэл энэ өдөр зөвхөн тэр хүмүүс одоо нөгөө нэг цалингийнхаа дабл биш бүр триплэр цалинждаг гинэ. Одоо 3 дахин нэмж цалингаа авч болдог ганц л өдөр юм бэлээ. Уул нь ингээд Францад бүтсэнд ажиллавал дэлгүүр мэлгүүрт ажилладаг хүмүүс бол дабл авдаг. Ресторанд ажилладаг хүмүүс бол бүтсэнд тэгж дабл авдаггүй зүгээр энгийн цалингаараа л байдаг. Тэгээд энэ өдөр ресторанд ажилладаг хүмүүс, үйлчлэгээний байгууллагаар ажилладаг хүмүүс бол цалингаа 3 дахин авдаг ганц л өдөр юм байна лээ. Тэрийг мэдж авсан. За би найзтайгаа зур Café de Flore гэдэг нөгөө Парисын алдартай кофе шопд ороод ирсэн байна. Кофе шоп гэжтэй зөвхөн кафены газар. Тэгээд ийм халуун шоколадтай. Тэгээд ийм шанти. Хасаны навыг гэсэн чинь дуусцаг гинэ. Cheers. Амар шинхэн байна. Гоё юм байна. Бас нэг жоохон самартай юм шиг амтчихж байна. Амар нялон биш бай. За шоколадаа уучлаа. Ер нь бол гоё эд юм байна. Миний яриа сонсож байгаа мөгөө мэдгүй байна. Нэг ч чихэрлэг биш, нэг ч юм өтгөн биш. Гоё шинхэн байна. Тэгээд энэ крем нь бас айгүй гоё зөөлөн болгож өгч ийн гоё. Өтгөн текстуртэй болгож өгч ийн. Тэгээд яг нэг удаа ирээд энийг нуугаад
круассан идээ суугаад бол гоё юм дурсамжл байх юм байна. Гэтэ бол байнга ирээд авахгүй маяг хоолнууд 8 үнэтэй, уух өмнө хүртэл амар үнэтэй. Колон гэхэд л 8 евро гэж байна. Тэгэхээр ер нь үнэтэй. Тэгээ дээрэс нь круассан нь бол гайг үнийг 4 евро моротой гэсэн. Гэхдээ энгийн круассаныг бид нар бараг 90 сантимаар авдаг болохоор 4 евро хэрэг жоохон үнэтэй санагдаж байгаа. Тэгээ салаадууд нь тэгэл 20 евроноос эхлээл тийм байна да. Маа найз сэтгэл Манай нэлон ингээд кофе авсан байгаа. Хичээд байна. Julia Malezi. 이제